Энийг яаж бодох юм? Би надад чи сайн ойлгохгүй байгаа маа. Чи ануугаас сууч. Ануу. Энийг яаж бодох юм? Чи даалгавраа хийхгүй байгаа юм. Чиний дуртай ажил юм үстэй. Чи зүгээр үү? Огтудаа. Дэдэн гихчний намайг бодмол гэмний зургийг яар өөрчлөө сургуулийн групп дээр тавьсан. Би дотор нь доор 8 олон муухай юм. Би боддгоо үстэй. Яагаад тэлэр оноод байгаа? Худал цуухалт итгэдэг тэдний буруу штэ. Би сая шүдэ ахуулаад хацар хөрсөн байсан. Би ээжийн бүдрээр тэрийг дарж ийсэн дээр дэдэн гихчнэр харсан. Тэрнээс л болчих шул. Захин орчинд бусдыг санаа таах, гомдох доромжлох нь захин дээрлэл гэж нэрлэдэг гэж аав хэлсэн. Таанч тийм баха. Чи өнөөдөр их сонио. Дуртай хичээлээ хийхгүй найзуудтайгаа ярихгүй дуу дуугаа суугаадсэн. Өглөөний цаг уусан ч хичээлдээ явсан ч гэртээ байсан ч тэднээс нь бодогдоод нэг л сэтгэл таг байна уу? Тэр зураг нь харагдав. Бүгдээрээ захимаар дэрлэхээс үед яах вэ гэж үзье. Нотлох баримт хадгалах, скриншот хийх, платформ болон багш, эцэг их 108-д мэдээлэх, харилцааг блоклох, зогсоох, тусламж авах. Багшд үзүүлчихье. Тэгээл устгуулчих. Чи битээ санаа зовоо. Бас захин орчинд бүх юм уул мөрөлдөө гэдгийг мартаж болохгүй шүү. Хүүхдүүдээ захин уул мөрөө зөв үлдээх зөвлөмжийг хүргэе. Интернет дэх мэдээлэл шалгах. Интернетийн хайлтын системд өөрийн нэрийг хайж үзээрэй. Чиний олон нийтийн аккаунт болон зураг гарч ирэх болно. Зураг бичлэг устгуулах. Хүмүүс харуулахыг хүсэхгүй байгаа зураг дүрс бичлэгийг найз чинь, гэр бүлийнхэн чинь эсвэл багш чинь захин орчинд нийтсэн байвал устгахыг хүсээрэй. Нууцлалын тохиргоог шалгах. Магадгүй Facebook, Instagram, TikTok зэрэг платформ дах аккаунтын нууцлалыг шалгаж үзээд хувийн тохиргоотой болгоорой. Олон нийтэд нээлттэй буюу паблик тохиргоотой болгосноор буруу зорилгоор ашиглах боломжтой юм аа. Tag болон mention итгэхгүй болгох. Олон нийтийн сүлжээнд нийтлсэн нийтлэл зураг бичлэг буюу өөрийгөө тэмдэглүүлэхгүй байх тохиргоог өөрийн аккаунт дээр тохируулаарай.